Гэсэн намрын чуулган ингээд таврын чуулганы ихэнх хэсгээр нэлээд одоо анхаарал татсан чухал зүйл юу байсан бэ гэхээр гутааны жишээлбэл сонсголын үеэр маш олон зүйлүүд яригдсан. За ялангуяа энэ бол нөгөө эрх зүй, эдийн засаг, технологи, эрүүл мэндийн ингээд цогц асуудал юм байна гэд хүн амын талаас илүү шухуу хувь нь одоо оршин амьдарч байгаа Улаанбаатар болон хот суурин газруудад хүний эрүүл мэндэд ноцтой охирол учруулж амь насан занал хийлж байгаа хорт тавдрын үүсвэр болж байгаа энэ зүйл эдийн засгийн болон эрүүл мэндийн утгаараа бол асар их хохирол аваад байна. Тэгээд энээс үүдээд жишээлбэл одоо мөнх сайхан сайттай бас намрын чуулган дээр ярьж ирсэн олон улсын жишгээр одоо бараг 7% руу эрүүл мэндийн төсөвч ингээ харьцаад байгаа шүү дээ, тийм ээ. Гэтэл манайхан бол ингээ 3% хүрэхгүй байгаад байдаг. Тэгэхээр энийг ингээ үе шаттайгаар нэмэгдүүлье гэдэг. Адаглаад тэр нөгөө одоо Монгол хүний өвдөөд байгаа амь нас эрүүл мэндэд нь зөнхлөх занал хил учруулад байгаа өвчнийг судалдаг тийм одоо том төв байгуулын эднэр ч гэдэг юм уу тэр. Тэгэхээр ер нь бол энэ хоёр дахь асуулт нь бол мөнх сайхан сайд руу ер нь одоо энэ төсвийн хүрээний мэдэгдэл эдийн засаг макро эдийн засгийн нөхцөл байдлыг энэ анализыг харж агаад одоо яг энэ 26 оны төсөв орохтой зэрэгцээд энэ бүх зүйлүүдэд бас ингээд зоригтой оруулмаар байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгжээж энэ нөгөө одоо захаал нэг одоо 2.7-8% ч юм уу эсвэл 9% гэхээс илүүтэйгээр энэ 4 жилийн хугацаанд одоо үлдэж байгаа 3 жилийн хугацаанд бүр 5 давуулах 6 руу төхүүлэх. Тэгээд гол нь энэ нөгөө одоо 21 аймаг чинь 6 бүсэд байгаад байгаа бол тэр бүс болгонд нь тэр сүүлийн үеийн онцлогоо тэр одоо технологийн асуудал, хүний нөөцийн асуудал тэр ер нь эрүүл мэнд болон энэ боловсролын дэд бүтцийн цогцоор нь нэг тийм бяртай шийдэхт бас анхаармаар байгаа юм аа. Тэр утгаараа бол одоо энэ төсвийн хүрээний мэдээлэл төсөөлөл ч юм уу энэ бүх зүйл макро эдийн засгийн энэ орчныг ярьж хахад энэ мэдээллүүдээ бас давхар өгч яваасаа гэж хүсэж байгаа юм. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр утааны асуудал их чинь бол одоо хот нэг байр суурьтай, эрүүл мэндийн яам нэг байр суурьтай, байгаль орчин уур амьсгалын одоо яам бас нэг байр суурьтай, янз бүрийн байр суурьуд байгаад байгаа маа. Тэгээ энэ дээр бол энэ улсын хурлч нэгэнт бодлого тодорхойлж байгаа учраас энэ одоо байгаа асуудлуудаа энэ төсвийнхөө том макро төвшөнтэйгээ уялдуулж шийдлүүдийг нь хангах дээр та бүхний байр суурийг сонсоод баярлалаа. За Эрдэнэ бол гишүүнтэй одоо 100% санал нэг байна. Бид нар одоо эрүүл мэнд нэгдүгээрт гэсэн мөртлөө энэ төсөв мөнгө одоо олигтой нэмэгдэхгүй. Яг ковидын үед нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 4% төрсөн. Тэгээ одоо буцаад 3% өрсөн. Олон улсын тооцоо судалгаараа дотоодын нийт бүтээгдэхүүний доор хаяж 6%, засгийн газрын санхүүжилтийн доор хаяж 12% төрөх ёстой байтал манайх бол өнөөдрийн байдлаар 9% байгаа. Тэгээ бидний бол макро эдийн засгийнхаа байдлыг харж байгаад боломжтой бол 6% нь хүргээч. Үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал боломж муутай хүндэвэл жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг 1%-аар нэмэгдүүлээч гэд эх оны төсвийн төсөөлөлд бол бид нар доор хаяж нэг 4% төрөх ийм байдлаар төсөөлөл өгөгдсөн байж байгаа. Тэгээд 28 он гэхэд бид нар яг олон улсынхаа жишгийн доод хэмжээ буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 6%, засгийн газрын нийт зардлын 12% хүргэнэ гэдэг ийм тооцооллоор эдийн засгийн хөгжлийн яам одоо сангийн яамны саналуудаа хүргүүлээд